За Тэмээ аялал нэвтрүүлгийн маань 4 дахь дугаар 5 хүндээ хүрэхэд бэлэн боллоо. За бид одоо Дулаанбогд гэж эртний сайхан төв томхтой хайрхан дээр хоноод за эндээсээ одоо Алтан намын даваа гэж одоо сайхан даваагаар давж Алтан намын давааны хаартал дээр хонох ёстой. За тэндээс Алтан намын даваагаар уруудаад за 2 худаг гээд одоо ховд бригадаас урагшаан байдаг дэрс усан тэнцсэн сайхан газар байдаг. За түүгээр дайраад за Ангирт гэж газар очиж хоноглоно. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээ тухтай сууж таалан саярхаарай. За ингээд өглөө бол бас тийм аятайхан өглөө байлаа. За нар сайхан мандсан. Гэвч одоо сүдээс хойш тийшээ мод жоохон хүүтэрж магадгүй гэдэг. Тэмээ жоохон нарлаад байсан. За тэмээ нарлах бол бас жоохон хүүтрхийн шинжээ гэж хэлж яадаг. За ингээд өглөө нь ингээс асгаж шүү дээ. Өдөөний хүмүүс бид одоо бэлтгэл ажлаа хийж яхад энэ айл маань бас ингээс саагаад бас л одоо тэр өдрийн ажлыг ингээд хийж байгаа юм. За тэгээд тэмээтэй за дээрээс надуутай за хойно мапута ер нь ч 5 гушуумал бараг бүгд байгаа юм байна. Энэ айлч нь бол хил малгуруу Монголын баялаг хэрхэн эзэн сууха нүүдэлчдэл мэднэ. Өнгөц харахад бууд зэлүүд газар байгалийн иргэшээлд хөгжлөөс хоторсон цөөнх мэт боловч нар сар од ирэхэс ургамал амтнаар байгаль цагуурын өөрчлөлтийг мэдэрч харьцаж сурсан Нямба Чамба мэдлэгтэй хөөхний хийгээд мал амтны эрхчлөөг бүрэн утгаар нь эдэлдэг. Хоёр том твийг нэг их газар болгон зангидсан геополитикийн асрыг хариуцлагыг хүлээсэн болоос. Яагаад нүүдлийн соёл иргэншил бэлчээрийн мал аж ахуйг хэвээр хадгалах ёстой вэ? Энгийн нэгэн хариулт. Бэлчээрийн мал хамгийн багадаа 700 гаруй төрлийн эмийн ургамал идэж аршаан булгаар ундаалдаг. Нин ялангуяа тэмээний тухайд дархлалын тогтолцоо нь маш хүчрхэх тул элдв янзын нянгаар үүсгэгдсэн тахалд өртдөггүй. Тэмээний сүв, хоормог, вирусын гаралтай ханиад, эзний өвчин, чихрийн шижин зэрэг өвчнүүдийн эдгэрэлтийг дэмжиж дахиулахгүй байхад үр нөлөөтэй. Хүний дархлалыг дэмждэг жинхэнэ эко хүнс юм аа. Цаашлаад том зургаар харвал геополитикийн өргөн ойлголтуудаас ердөө ганцхан экосистемийг жишээ болгон авахд байгалийн унган төв экосистемийн тэнцвэрийг барьснаар хоёр твийн дундах баян бүрдүүлж их газрын хавтангууд салж нүхээс хамгаалах цөм газрын үүрэг хүлээсэн их газрын эко гагнаас хөгжлийг зөвхөн техник талаас нь харвал маш өрөөсгөл юм. Сүүлийн үед улс орнуудын хөгжлийг иргэдийнх нь аз жаргалын индексээр хэмждэг болсон. Энэ үзүүлэлтээр Норвеги, Финлянд, Дани улсууд тэргүүлж Америк нэгдсэн улс, Япон зэрэг орнууд сүүл мөшигжээ. Дэлхийн боловсролын магнатууд эх 10 жилд хүүхдүүдийг бие даах чадвар, дасан зохицох чадваруудыг эзэмшүүлэхээр боловсролын системдээ шинжилэл хийж байна. Энэ арга зүйн улбаа хийгээд зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдарч ирсэн эрхчлөөт жаргалтай амьдрал нүүдэлчин монголчуудын ахуй гэрт байгаагүй гэж юу? Төв Азийн өндөрлгөөс эхэлсэн хүн төрөлхтний их нүүдэл анхны соёл иргэншлийн сүүлчийн нүүдэлчин байхыг хэн хүсэх билээ? Тиймээс энэ соёл иргэншил ахуйд суурилсан хөгжлийн гарцал бидэнд хэрэгтэй. за энэ манай галт байгаа. Нөгөө шууд татагдаад хураагдчих штэ тэр. Энэ бол одоо бидний ажлын ер нь нэлээд дийлэнх хувийг авч явж байгаа ажил шүү. За энэ хөдөө нэг ч гэсэн гайхаад байгаа шүү. Ерөөс нэг иймтэй болчоод нүүл ингээл дотор нь амьдрал дахиад ивэл зүгээр юм уу л гэдэг юм. Гэр эзэгтэн байна бас л одоо өөрийнхөө сайхан сүүсэг сэтгэлийг
зүгээр илэрхийлээд бүх зүйл нь сүүжиг цагаан байгуулт байгаа гэдэг ингээд засваргал гоцорж штэ тийм ээ. Учирмгүй насанд ингээд 4 хүүхдээ ээж тэгээд нөхрөө хайрлаж халамжлаа. Хажуугаар нь одоо хадмууд нь өсөөгөө тий. Тэгээд хадмуудтайгаа ингээд бас нөгөө тойглоод ингээд хажууд нь асраад ингээд байж идэг энэ эмэгтэй ямар одоо сэтгэлийн тэнхээтэй ямар хүчтэй за тэгээд ямар их хайлган дулаан сэтгэлтэй юм бэ те одоо бидний одоо 20 гаруй хүн насандаа одоо ийм юм давж чамал бид нар амьдарч чадахгүй юу гэхэд энэ хүн ингээд цаанаасаа сэтгэл санаа нь бүр ингээд бэлтгэгдсэн үүндээ ингээд маш сайхан зөгцсөн байсан. Тэгээд энэ Монгол эмэгтэйчүүд маш тийм потенциал өндөртэй тийм мундаг хүчрэх бүсгүүчүүд юм аа. Магадгүй нөгөө нэг Амазоны алын нэг хөхөө зүсээд одоо харавдаг хүүхнүүд байсан. Яг тэдний үргэлжлэл юм болов уу гэж ярьж байсан. За тэгээд энэ нүүдэлчин ард түмний маань одоо хөдөө ажим одоо ингээд аж төрж амьдарч байгаа хүмүүс болгоны амьдрал өөр өөр байгаа. За хангаа хэсэгтээ бол гэрүүд нь ойрхон байдаг. Нэг нэгэндээ туслахад болцоотой. Говьрууган бол бас амьдрал жоохон хүнд байдаг. Яагаад гэх юм бол эн чинь одоо энэ айлаас чинь хамгийн ойрын айлал нэг 10 гаруй км. За ингээд бас түрүүхэн одоо ингээд аюу гоё байж исэн тэнгэр нэг ойрон хугацаанд ингээд одоо гинтхэн муудаад за ингээд нэг жижигхэн цэцэн шорох бас таарсан. За энэ бол бид нэрээс үнэхээр их баярлсан. Яагаад гэвэл бас одоо энэ өвлийн хөвдлэр ингэж явж яаж бас зас таарахгүй цэцэн шорох бас таарахгүй өнгөрч хөдөө гэсэн тийм дотор боломж байсан. Гэвч одоо энэ бол нэг их удаагүй. Гэхдээ л одоо бас Монголын одоо энэ өвлийн улирал ямар байдгүй, ямар үедээ хэцүү үедээ ямар байдгүй гэдгийг бол одоо бас төрхөн зургуулж одоо энэ хүмүүст үзүүлээд авсанд бол айгүй их баяртай цаанаасаа захиалгатай шиг одоо ийм сайхан болсон. Тэгээ энэ дараа нь ч гэсэн янзсан шуурганаар эдгээр өөрсдөө бас ярьж явахтаа бол ямар юу болоод өнгөрч байж гинтхэн нартай байсан гинтхэн арга болоод энэ Монгол гэдэг орны шинэ улирал нь ямар сони юм бэ гэд хүртэл гайхаж ярьж байсан. Гэтэл нөгөө манай хөдөөний одоо энэ малчин төв бол хизээч юм юм бууж хөгдөггүй. Тэгээ энэний дандаа сүрж энийг амьдрэх учраас энэ хүмүүсийн ачимдрал бол аюу сайн мундаг байдаг. Энэ хот суурин газарт амьдарч байгаа залуучууд зарим нь бол хэцүү байгаа шүү дээ. Ажил олгоё болохгүй байна. Дээрээс нь одоо тэгээ орой болгонд одоо хоолны мөнгө нэг дээрээ хүүхэд сургууль гэдэг байн мөнгөний хэрэгшээлтэй. Тэгээд аргаан барахлаар нэг такси ирсэн болоод эсвэл нэг зах дээр очиж тэрэг түрээл ийм залуучуудыг би энэ хөдөө гаргасаа л гэж боддог байхгүй. Энэ сайхан амьдралд угаасаа л энэ сайхан амьдрал та нарын амьдрал шүү дээ. Та нарын амьдралаар л амьдардаг байсан. Та нарын өвөг эцэг та нарын аав ээжүүд бүгдийн амьдралаар л амьдраа. Энэ хөдөө амьдраад муу амьдардаг хүн гэж байдаг. Нөгөө мал дагсан ам туснаа эзээч мал дагсан хүн мууддаггүй гэдэг. Гатуу одоо хууль гатуу үг байгаад байна шүү дээ. Тэгэхээр яг тэр утгаараа бол ер нь бас нэг хөдөө гарч амьдраасаа энэ хөдөөний энэ одоо аз жаргалтай энэ амьдралд одоо орох юм бол юу Улаанбаатарын 8-ын төв барагдсан хоёрын орд амьдрал одоо энэ нэг амьдраач юм шиг гүйш юм шиг энэ хэцүү үед бол хоногцроо шүү гэдгийг бол бас уриалмаар санагддаг байхгүй юу. Тэгэд энэ шуурган донд яваад ирсэн чинь манай унаачд юу гэсэн бэ гэхээр хүү энэ байгалийн хүчин зүйлийн эсрэг бид нар үнэхээр өчүүх юм аа. Одоо ингээл нүүрнэдгүй шуураад явж чадах байхад бид одоо 1000 хашгираад одоо яагаад ч одоо арга хэмжээ авч чадахгүй юм байна гэд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бид нөгөө байгаль дэлхийгээ шүтэж амьдардаг гэдэг маань ийм шүү дээ гэж хэлэхэд маш сайн ойлгосон л тоо. Тийм. Цагаагаар бол ингээд ажтайхан болцсон. Тэгээ төр зургийн нэг юм харанхуйлалт болоод за тэрний дараа бол ингээд цагаагаар нь бол ажтайхан болцсон. Энэ камер гэж хүүгээд очиод өдрийн унд идэх хөстэй. За одоо тэр газар руугаа аваад өгч явах шиг байна. Сүртэй байна. Ингээд зассан шоор ингээд божигнахад дээрээс нь ингээд энэ тэмээ гэдэг сүрлэг амтан. Тэгээ гадаат хүн ингээд тэмээ онцоодоо ингээд тгшүүлээд явж байгаа мэтэргээл бодглоор бол ингээд бас маш гоё зүйл л дээ. Энэ бол одоо бас л. За ингээд хүүтэнч байсан. За арайч дээр боллоо. Тэгээ нэг том эрэг болж аваад идвүлээ. За энэ нэрэнд одоо нэг жуус тайм ууж эхэлсэн. За тэнгэр ангаач бас нэг ажтайхан болоод явцсан. За тэгээд манай эрэж чарамар тийм оноо үз. Унсан шүү дээ. Инхэд унсан. Унсан. Тийм шүү дээ. Зураг авна гэдэг унсан юм. Одоо ингээд нөгөө цастай, юм уултай газар одоо гарч ирээд нөгөө зураг хамгийн гоё гарахгүйгээд тэгээд дээр нэмээд одоо юун дээрээс
тэмээн дээрээс зураг авах одоо хэрэгтэй байна гэдэг одоо тэмээн дээр морцсон байгаа. Тэгээд Regis маань бас урд нь бол нөгөө цааны энэ сая нөгөө шуур хөнгөрөөгөө одоо мордож байгаа юм шүү дээ. Одоо морд. Тэгээд нөгөө нэг бас морь нэг жоохон ундаг. Тэгээд тэмээн баг унжаагүй. Тэгээд бас чадах болов гэсэн чи юус ямар ч айдсгүй мордоол би чаднаа гэж явсан. Тэгэл чадаал ирсэн. Энэ хүн боломжгүй зүгээр л зүгээр л таараа шүү дээ. Мөө өөрөө л айхгүй бол ямар ч бодлоо. Тийм тэгээд одоо айгүй маш гоё зураг дарж өгсөн байгаа. Тэмээ одоо ингээд одоо цасанд хэр амтан бэ? Тэмээ цасанд ямар ч бодлоо. Хонгор том цасан өндөр яах ч юм шүү дээ. Тэмээч нь л их сонин шүү дээ. Цасан шуурга нүдлээ бусад бүх мал ороод нь тэмээж ганцаараа гівтчихэв. За. Тэгэл цасан шуурга хэдийд одоо дуустал нь гівтнэ. Зарим нь ингээд нэг хунгар монгортаа дарагдаад тэмээгээ хайдаг байхгүй юу одоо гоё хинчээ. Тэгээ нөгөө хунгураа ингээд дагтар нөгөө хунгур чинь жоохон дагтаршаад ирэхлээрээ амьсгалаараа ингээд цоолоод нүх гараад ирдэг. Түнгүүд нь энд орчин тэмээ байгаа юм байна ухаж авдаг. Тийм тохиолдол маш олон байна шүү дээ. Тэгээ бүр ингээд нөгөө их одоо нэртэй цуутай айхтар одоо шуурга нарч үл тэмээ зүгээр л гівтчихэж шүү дээ. Энд чи өөрөө 60 хоног үйл даадаг юм чи 2-3 өдрийн тэр 7 хоногийн шуургыг юм чиний бодохгүй шүү дээ. Тэгээ тийм тохиолдол маш их байдаг нөгөө жоохон нөмөрдөө газар гिचт юм шиг байгаа. Тэгээ хунгар дарагдаад. Тэгээ хаана байгаа тэмээ мэддэхгүй. Тэгээ сүүлдийн тэмээг олж авсан тийм тохиолдол олон байна шүү дээ. За нөгөө хөдөөнийхэн ба нөгөө шин төл хүлээж авсан хөөхөн цахаа хоргонуудтай тэгээ байж байгаа. Тэгээ бас энэ одоо хөдөөнийхэн бас энэ нөгөө шин төрсэн хоргонуудаа бас хамаагүй хүн ойртуулдгүй те бас хөлс чинь хөлсөөд янз бүрийн үнэр нь одоо өөрчлөгдчих юм бол их нь одоо голчин гээд бас тийм нөгөө хамаагүй ойртуулахгүй тэгээ заавал хашааны цаанаас хараа гэд бид нар тэгжсэн. Заан шиг том байдлаа занан өмнж сайхан даа гэж. Их говийн сүрлэг даанч үзэгсэнтэй тэмээний тухай бидний мэдэхгүй зүйл зөөнгүй. Манай оронд янзхан хүрээ, тоодгийн хүрээ, цааны хүрээ, тэмээн хүрээ гэсэн хитгэн амьтдын хүрээ байдаг. Нэвтрүүлгийн маань Голбаатар тэмээн сүрэг нутгаас алсгуул явсан тохиолдолд 8-9 сарын үед нэг захаа дарж тойрог үүсгэн эдээшилж тэмээн хүрээ үүсгдэг. Цаг агаар тогтун болох үед нутгийн зүг эргэдэг байна. За тэгээд манай хэд үдээс хойш одоо ер нь жоохон оройхон тийшээ бас сая жоохон шуурга муурга үзсэн жоохон хүүтрэх байх шүү гэхэд одоо бас нэг хоол идэж яхад наа хааруулцаж ер нь бол адгүй шуурга явчихъя гэд энэ тал өөд нэг 10 хэдэн км зэрэг ер нь барах тэгэл ингээл шогшоол урдлал уралдаал чичгсэн та. За тэгээд энэ дээр одоо нэг алтан намын давааны их урд талаас нь бид нэр өсч хоошоо давах яа одоо. Тэгээд бас нөгөө түрүүн хураг шигтэй ярьжсэн нөгөө энэ одоо яг уламжлалт авах ханаар бол нөгөө хүүхэд гэдэг бол бадган мөн чанартай байдаг. Тэгээ бадган хамгийн ямар үед хамгийн төлжиж одоо арин байдгүй гэхлээр хүүтэнд их төлжиж идэг. Тэгээд одоо хүүхэд энэ ялах амьтад бүгдээрээ бадган чанартай байсан учраас одоо үнэхээр л юм хатгаа ахуулж ухааргүй тийм хүүтэн биш бол хүүтэн сэрүүн газар байх тусмаа хүүхдийг хөлчөр болж тэгээ бие махбод нь чангарч их тийм эрүүлж идэг гэж үздэг. Тийм ч учраас нөгөө тайгийн хүүхдүүд бол тэг хөл өсгөн гарч цасан дээгүүр гүгээд идэг. Тэрийг бол юус юм чиний тоодгүй. Тэгээ Монголын мал хамгийн хүүтэн үед хамгийн тарчиг үед одоо төлөлдөг хэрнээ хамгийн чанартай хамгийн тэнхээтэй малууд болдог гэдэг нь бол энэ байгаль цаг ууртайгаа маш их холбоотой байдаг гэдгийг бас харуулж байгаа. За ингээд нэг алтан намын даваа өөдөөд. Одоо түрүүн бид нар баруун намаар нь угшаанд авцсан. Одоо алтан намаар нь хойшоо давж байгаа байхгүй. За тэгээ яагаад энийг алтан нам бэ гэж алтан нам гэж нэрлсэн юм бэ гэхлээр бас томхтой. Чингис хаан маань тангуудыг эзлэхээр явсан шүү дээ түрүү. Нэг жил том баярыгээд нэг жил үйлчээ явцсан. Тэгээ одоо тангуудыг одоо бодоо болгож ажиллаад эзэлчихээ. Тэгээ буцаад ирэхдээ энэ алтан намаар давсан байгаа юм. Их өсгөн. Тэгээ алтан намаар даваад одоо алтан нам уруудаад явж исэн одоо алтчцсан явсан нэг тэмээ туйлаад гэв гинтгэн. Тэгээд одоо ховд гэж ярина шүү дээ. Тэмээн дээр тохиж байгаа нэг ачаа даачдаг зүйлийг ховд гэж нэрлэдэг. Энэ ховдонд хийцэн байсан алтан тараад өгсөн гэж байгаа. Тэгээд ийм болсныг Чингис хаан ойрхон явж гад энэ одоо ямар сахиус ямар одоо тэнгэр лус авдаг надаас алтны хэв. Энэ их учиртай газар байна. Энэ алтыг бүгдийг энэ хайрханд өрг гэдэг. Тэр унсан бүх алтыг хайрханд өргөсөн гэж байгаа. Тэгээ өргөчхөөд одоо тэр алтан намаас жоош өргөөд нэг 7 км яваад нөгөө түрүүний дэвшаархны уртал дээр одоо ховдын баг гэдэг баг байгаа юм. Тэр багийн
урагшаага тэр ховд гэж нэрлэдэг байхгүй. Тэгээ тэнд нөгөө тэр одоо нөгөө алт ачижсэн тэр ховдод энд орсон гэж байгаа. Түүнээс бол балаад одоо тэр авиг ховд гэж нэрлсэн. Гэт ийм түүх томхтой. За ингэж явсаар бид одоо сүх тогтхойд ирж хонсон доо. Тэгээд бас л сүхийдээ бас оройн нь одоо бас л одоо Монголын түүх соёл бүхэл одоо зан шил сайхан юмнуудыг одоо ярьсаа. За тэгээд ингээд сүхийдээ одоо маш сайхан амарч хонцоосон. За ингээд сүхийд амарч хонж байгаа энэ өдөр бас их чухал өдөр. За ингээд одоо өглөө нь болж байна. Ингээд тэмээ олон болсныг бас харж байгаа. За эндээс одоо нөгөө тэмээ маань ингээд 3 өдөр явцсан. Бас ахиа тэмээ солигдож байгаа. За сүх чаргал маань цэн дэвшигээ хамт эндээс тэмээнүүдээ аваад одоо буцаад явна. За эндээс одоо цэндэг мөнөө хоёр маань одоо бас тэмээнүүдээ аваад ирсэн. За одоо ингээд аялагчд маань аялагчдын хувьд бол одоо 3 дахь сольж байгаа тийм ээ. Бас л одоо нөгөө түрүүнийгээ тэмээтэйгээ одоо хөөр баяр болоо нөгөөдөгтөө салгасан хийгээд нөгөө нэг хоёртаа баярлалаа гэдэг одоо бөөн сүрийг үзүүлээл тэгэл. Одоо манай хадны хин чинь тийм биш нэг салж нийлэх хоёр гэдэг тун гэсэн. Тийм. Тэгтээ тэр нөгөө цэндэг мөнөө хоёр их сүртэй орж ирсэн. Нөгөө унаачд маань ирээд хоолундаа идээ тэгээ тэмээ одоо ирнэ гэсэн чинь бүр хүлээж ятаад гэсэн ямар тэмээ ирэх вэ. Тэгээд бүр харанхуй болоод эхлэхээр нь за угаасаа ирэхгүй юм байна гэж бүгд батсан. Тэгсэн чинь цан хүрэг татуулсан хоёулаа сүртэй тахтагтийн өмсөн хоёр нөхөрл хар шүн ороод ирсэн. Тэгээд айлын эзэгтэй бүр шат салуу цай хаяглаад нөгөө хоёрт барьсан чинь нөгөө хоёр баг нөгөөтгийн үлээгч бүр төрчихсөн ингээд хүндэрсэн. Тэгээд нөгөө монголчууд чинь нэг тийм айхтар юу ч хүн тэнсэж хардаг штэ тэ хим би юу гэ. Тэгээ бүх унаачтай маань тэнсэж харсан юм шиг ба. Тэгсэн чинь нөгөө хөвгдөө нөгөө 12 бүр ингээд бэмбэгнээд бүр ингээд айгаад ямар амар хүмүүс хүрээд ирвэ одоо нутгийн цагдаа юу вэ одоо бид нар одоо шалгуулах гэж байгаа юм болов гэд амар яасан. Тэгээд яг салах дээр арай дундаа ороод ирсэн чи тэр хорооны тэр хоёрын орж ирэлцдэг үнэхээр гайхалтай яг л одоо тийм тэр кино шиг байсан гэдэг аахгүй. Тэгээд цэндүг бол бүр ингээд нэг том хар дахтай яг Чингис хаан орж ирэл бидрийг ингээд нэг юм одоо идэ цааз ял уншиж байгаа юм шиг тийм мэдрэмт төрсэн. Мөөнө нь болохоор Роберт Де Нироог яг нэгтэй болоод яг тийм том жүжигчин ороод ирсэн юм. Тэгээд бидрийг ингээд одоо юу гэх чинь нүдэрээ ингээд цоо хатгаж харсан гэдэг байгаа байхгүй. Тэгээд бид нар одоо тэгээ маргааш нь хонч энэ хоёр ямар амар хүмүүс вэ гэж бодсон юм. Одоо 3 хоног цаашаа явна гэж бүр хөөх ийм амар хүмүүстэй явах юм уу гэж бүр тэгжсэн. Монголын 1,564,116 км² нутгийн ердөө 300 орчим км газраар аялахад туулж баршгүй тэгш тал, зах хаяа харагдахгүй бараагүй сүрлэг нуруу, захын чулуу болгон нь соёлын өвийг хадгалсан багтан бишрэхгүй байхын аргагүй үзэгсэнт газар олныг үзнэ. Бидний аялал их богдын нурууны салбар улсын атраагаар үргэлжилж байна. Говийн эсний нүүдлийг тогтоон барих их цэвдгийн томоохон нөөцөвхий тэргүүндээ мөнх цастай араатан жигүүртний үлгий аршаан булгийн охийг хадгалсан энэ нуруунд 1957 онд 11.5 баалын хүчтэй газар хөдлөлт болж нуур хуваагдан байгалийн өвөрмөц тогтцтой газрууд бий болсон ч эртний түүх соёлыг хадгалсан агуу болон бусад тогтцод өөрчлөлт ороогүй нь гайхмаар. За алтан намын даваа маань уруудаад явж байна. Ийм гоё хавцлаа. Энэ нь үнэхээр байгалийн бас их тийм өвөрмөц тогтцсон шүү. Энэ ойр ойрхон ингээд байгалийн өвөрмөц одоо ойрхон иргсэн хавцлуудаар явдаг. Манай одоо аялагчч маань дээс одоо энийг үзээд бас гайхсан л да. Ийм одоо говьддаг ийм гоё сонинд огцтой. Тэгээд энэ дундуур нь ядахтаа би одоо тэмээ унаад явж яадаг би бас азтай хүнээ. Би бас ямар гоё юм бэ гэд тэрийг бол маш их ярьж байсан. Тэгээ эн чинь ингээд бүр доошоо маш олон метрийн гүн те энэ хацлан. Тэгээ дээгүүр нь ингээд нөгөө жигүүртэнгүүт нисээд л те. Тэгээл бүр ингээд дээшээ харахлаар чинь бүр тэр доор тэнгэр нилээн дээр харагдаад яг нэг далайн гүнд орсон юм шиг санагдсан. Гэмээр те. Үнэхээр гоё л доо. Тэгээд ийм сайхан хавцлыг бид бас ингээд туулж байгаамаа. Түрүүний л нөгөө яриадээс алтан нам гэдэг маань шүү дээ. Тэгээд
одоо үндсэндээ бол тэр алт үлдээснээс болоод энийг алтан намаа гэж одоо мэрэгдсэн ийм сайхан ам юм байна гэж ойлгох хэрэгтэй. За нэр нь бол зуны цаг магтныг би нэг зуны нэг айхтар үер буусан үед нэг таарч хэлсэн. Ер нь аймаар юм бил. Одоо нэг хавцлууч ингээл зохиол ерөөсөө. Говийн үер чинь бол одоо хангаа үер шиг ингээд усан нэмэгдэж үерэлдэг юм шүү дээ. Хуруйлдаад ингээд дуулаад ороод ирдэг. Гэхдээ юу вэ гэмээр л одоо хавтгаа болоос ороод ирдэг. Тэгээ тэр мөрөөлийг дамаа юм хавцалтай үед бол аймад гарна гэж бодоход хэцүү юм. Одоо нэг Монгол нэг том газар хөдлөлт тусан гэдэг байгаа шүү дээ тий. Энэ хавцал одоо шин чанараа өөрчилсөн нь одоо илүү өргөн болдог ч юм уу? Тийм мэдэхгүй. Тэрийг бол одоо сайн мэдэхгүй. Гэхдээ яг тэр нөгөө зурус явсан мөрөн нь бол энэ хавцлын нөр бол дайраагүй л дээ. Тэр одоо хавцлыг ч үлдээсэн тэр одоо 57 оны газар хөдлөлтийг ч үлдээсэн уул мөрнө гэдэг тэгэхээр тэр хойдлын зүүн богд хайрганд их байгаа. Тэнд чинь бол ингээд 2 м газар ингээд доошогоо хавтгаа ингээд 2 уул зүрхсэн байхгүй. Нэг нь дээшээ нэг нь доош. Тэгээд бүр зүрхсэн. Тэр уул мөрн одоогоор юм байна. Намайг жоохон хүүхэд байхад бол бүр их байдаг гэсэн. Одоо бол харин нөгөө байгалийн илэгдлээр бас нэлээд багассан юм байна лээ. Тэр одоо 57 оны газар хөдлөлтөнд бол энэний одоо бидний энэ бууж байгаа одоо тэр харагдаж байгаа хоолой байгаа. Одоо бидний өдрийн цай авах энэ хоолойн дов болгон одоо нөгөө дээшээгээ ингээд усаар оргилуулж буутсан гэж. Бас дов болгоно. Тэгэхээр манай аав одоо тэнд ан хийж явж байгаад жоохон хөөхт. Тэгээд одоо иргэн даруулж байгаа л да тэмэтийг явжсэн мэлэрдэг байхгүй. Тэгэл ерөөсөө тас гээл одоо том буугаар бодож шиг дуурал тэгэл бүтний толгой чинь сит яваал тэгэл дээшээгээ одоо ингээ усаа өргөл уршиг улаавс ингээ болгоод. Тэгээ энэ хоолой бол нэлээд тийм хавтгаа усуулж яасан ингээд тэр газар хөдлөлтөнд бол энэ тэгж нөлөөлж яасан. Зүгээр энэ арцын хайрхан бол янз бүрийн дуулддаг юм а тэгж зүрсэн барьсан одоо тийм хагарлагч. Зүү хайрхан бол зүү одоо тэр богд хайрхан бол мундаг том хагаралтай. Тэр чинь бол бүр тэр хавуултаа нуруунаас эхэлсэн одоо тэр том хагарал шүү дээ. Бүр ингээ үргэлжлээ явцсан. Тэмээ маань өөрөө газар хөдлөлт их мэдрэг амтан тий. Мэдрэг. Тэмээ нь бол тэр манай аавын тэр амьд гарсан гэдэг бол тэр тэмээ нь өөрөө үйдсэн тэмээ бутаан тойрж орилдох байсан номгон тэмээ. Тэгээ иргэн дотор нөгөө ан хийж суусан чи иргэн дотор ангаа авуулах гэж сууж гад энэ ягаад тэмээ ингэж идэв босоод ирсэн газар хөдлөлт зөөр өсрөөд очсон тэмээ өсрөөд очсон. Тэгээ иргэн харсан нөгөө иргэн ингээд нэлтэй байхгүйсэн гэж байгаа юм. Тэгэл тэмээндээ мордоод тавьсан гэж ярьдаг байсан. Тэгээ тэр үеийн тэр газар хөдлөлт бол бүр тийм нэртэй аймаар. Тэгвэл тэмээнийхээ ач буйнаа амьд гарсан байх нь шүү. Тэмээ бол өөрөө тийм зүнч. Бас дээрээс маш их мэдрэмтгий. Одоо усыг 30 км-ээс мэдчихдэг. За тэгэл өөрийнх нь тэр зүн гэдгийг бол ер нь тэмээг одоо тэмээ олон жил хариулсан хүмүүс чинь бол тэмээнийхээ аяцанг хардгаал гэж ярьдаг байхгүй. Тэмээ яагаад нэг тэндээс нь бас цагаагаар муудах нь уу, сайдах нь уу, бас одоо хүн гаднаас одоо томц чи эрхэн үгүй юу гэдэг хүртэл хэлчихдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэл одоо нөгөө муур биеийн толгойд ахлаар гадны зочин ихнэ гэдэг монголчууд ярьдагтай адилхан тэмээний тийм зүнч чанар бол маш их байдаг. Бас тийм сонирхолтой байсан нөгөө нүүдэл хийхийг хэдэн өдрийн өмнөөс бэлдээд бас өөрийгөө бэлтгэдэг гэдэг тийм. За ингээд алтан намынхаа аман дээр хараад ирлээ. За тэгээд энэ аман дээрээс нь гарч ирээд эндээс нэг 8 орчим километр газар одоо шагшаал. Тэгээд одоо тэр цаана цагаар чаргадаад байгаа тэрсний тэнд цэндгээд очиж одоо энэ тэмээ гаргасан цэндгээд очиж өдрийн цагаа уусан. Цэндэг маань өөрөө авраг малчин. Цэндэг одоо сумын авраг малчин. За дээрэс нь цэндгийн аав маань Жанцсан гэж Монгол Улсын хөдөлмөрийн баатар чинь. Энэ богд сум чи өөрөө 4 хөдөлмөрийн баатар тэмээ чинь тийм Монголд байхгүй тийм сум шүү дээ. За 4 хөдөлмөрийн баатар нэг сумаас төрнө гэдэг бол тэмээгээр дандаа бас гайхалтай л одоо аргагүй нэг тэмээний орон гэдэг юм. Одоо тэр хамгийн отхон тэмээний одоо хөдөлмөрийн баатрын хүүхэд бол манай цэндэг байгаа юм. Тэгэхээр тэмээний соёлтой маш ойрхон. Үе удам дамжаад тэмээ чинь хийдсэн одоо удам дамжсан тэмээ чинь гэж хэлж болно шүү дээ тийм ээ. Даав их нь одоо энэ сайхан нутагтэр л бас л энэ байрал өвлж чаварч тусдаг байсан аавын нутаг. Тэгээ одоо энэ нутгаа ингэ сайхан олон тэмээтэй нутаг орондоо бас нэртэй аав ээжийн өвлүүлсэн сайхан буян өсгөөд үржүүлээ тийм ээ. Тэгээ ийм сайхан явж байгаа гэдэг чинь бол одоо ямар ч дарга сайдаас л илүү байгаа шүү. Тэгээ энэ сайхан амьдрал шүү. Тийм тэгээд одоо манай гадныхны хамгийн их одоо гайхажсэн одоо биширчсэн зүйл нь яг ингээд юу гэдэг чинь бид нар янз бүрийн айлаар орж байгаа тий. Тэгэхээр чи ингээд яг айлын одоо тийм мөрдөгдөх дүрэн бол
Яг адилхан бүгд цайгаа айгалж өгнө. Тэгэл байдаг идэ будаага хариулан тэгээ явахт нь одоо сайн сайхныг хүсээд явуулдаг байх жишээ те. Ингээд ирэхлээр энэ нөгөө үгийн бэлэгдэл тийм үү? Энэ сайн санааны бэлэгдэл гэх мэт зүйл маань ингээд хаас айгүй байдаг хүн болгонд байдаг гэдэг нь бол ингээд харагдаад тэгээ нүүдэлчдийн энэ ахуй соёл гэдэг маань ерөөсөө тийм одоо бидний одоо ойлгохгүй тийм үгийн хүчийг агуулдаг юм байна гэж их ярьж ирсэн. Нэг хоёр айлаар ороогүй шүү дээ. Нийт айлаар ороход яг л адилхан л цаг хэмжээний гэдэг чинь монголчууд бүгдөө ийм гоё хүмүүс юм аа л гэж ойлгож байгаа. Тэр одоо бас ойлголтыг энэ өдөөний ард хүмүүс өгдөг юм дөө. Тэгээд өдөр чинь зөвхөн эднэрийг явж байгаа гэдэг тэр биш шүү дээ. Ямар ч л монгол хүн байна, ямар ч хүн орсон гарсан Орсон дон цайтай гарсанд нь мэдтэл явдаг. Ийм л ард хүмүүс шүү дээ. За нөгөө жижигхэн хураг шиг нүдээ хөрдөв. Тэгээ ер нь гадныхын ийм жижиг амтнд маш их хайртай тий. Юу вэ нүү, ишиг хураг байна уу, унаг байна уу, тий гөлөг байна уу бүгдийг тэрвэрч аваад. Ер нь тэгээд болцлог бол энийг өрдлөөчлөгсөн утга стайл юм шиг. Ер нь бол тий. Даанч одоо энэ ишиг гадаа хоног гэхлээр л толгоос экстрийг юу болоо тэнэл гэл ингээд ойлгохгүй л байгаа даа. Мал их цөөхөн байна тийм ээ гадаадад. Тэр болгондоо бас тэр мал цөөхөн байгааг их шүү дээ. Тэр чи одоо эрхлүүлэх юм байгаад байна гэдэг чинь тий. Манай ч л одоо энэ одоо мянгаар байгаа юм чи хэнийг эрхлүүлж хэнийг өрсөлж боддог онцгой тий. Чи одоо ямар тийм болцоо байх вэ? За нэг уцсгэд нэг айх тэр энэ чинь уг нь бол хөгжил байдаг энэ хөгжил нь чухам одоо мундаг сайн хөгжил мүү юм уу биш юм одоо сайн хүүхэд тоглож шүү дээ тий. Одоо тэгээд өдөөний айлын хөгжил ингээд сүлжээн дээр уц тоглоод байж байдаг болцсон. Тийм бас сайхан болж байна дөө. За нөгөө цэндгийн маань нэг гэргээ биднэрт бас өөрийнхөө гарын хоолыг хийж өгөө. Бид нар бас эргүүлээд өөрсдийн нөгөө хоолоор ингээд дайлсан байгаа тий. За энэ дээр бол нөгөө нэг тэмээний эдээг бол одоо жинхэнэ утгаар нөгөө одоо тэмээний аарц нь байж байна тий. Тэгээ тэмээний ингэний аар бол тос дээрээс нь бидэнд бас аарц буцалгаж өгсөн тий. Тэгэл эднэр бас л утгаар нөгөө тэмээч одоо хамгийн том тэмээч айл гэрж байгаа гэдэг утгаар нь одоо бас тэмээний эдээ ундаг энэ бас идэж ууж энэ талаар бас ярилцаж тийм ээ. Эдгээр чинь шууд одоо ингэний ундааг шууд ууяа л гэдэг болсон юм шүү дээ. За цэндгийнх маань бас сайхан одоо бас бидний хоолн дээр нэмж буусч байгаа юм. Тий, одоо ингээ бүр ингээ цагаасаар болж байгаа юм шиг ингээ идэ будаа тавьсан тийм маш хүндэтгэлийн чанартай. Тэгээ ингээ хоймортон бүгдээр ингээ суудсан. Тэгэхээр гоё байгаа шүү. Тэгэл энэ дараа нь ингээ гэрийг жижиг юм олуул юм тэгээ энд одоо яаж амьдрдığım бол гэдээс нь тэгээ сүүлд нийтнэр өөрсдөө нэг энэ олон хүн ороод хооллоод ундлаа тэр чинь Монгол гэж сонин шүү дээ. Жижигхэн юм шиг 3 суудсан багт 3 суудсан 30 хүн багтаа суудсан багт 30 хүн суудсан байдаг. Тийм Монгол гэж одоо тэлээд байгаа юм шиг тийм сонин тогтцтой тийм бүтээгдсэн шал өөр шүү дээ. Тэр мөрийг харчаад эднэр бол одоо ингээл бүр гайхаад ерөөсөө энэ гэрэл хамгийн чухал юм байна шүү дээ л гэдэг. Тийм тэгээд одоо тайгад бол одоо урц гэдэг юм те тий одоо энд бол ингээд гэр гэдэг юм зүйлтэй байдаг гэд бас тустай гэ ялгаатай гэ ярахад тийм үү гэд. Тэгээд бас ингээд нөгөө гэр өөрөө ингээд дугуй хэлбэртэй байдаг учраас одоо муу юм оргох зай байхгүй те өнцөг булан байхгүй үргэлж одоо нөгөө дандаа энергийн урсгалд орж идэг те харилцаанд ингэж орж идэг тийм зүйлээ гэд ярихлаа бүр гайхаад. За тэгээд одоо эдгээр одоо махшүлээ яаж чадвал хөргөгч алга те одоо хөлөөгч алга гэж. За одоо бол мачид харцангуй байдаг. Тэгэхээр ингээд орны доор ингээд хүүтэй агаар хамгийн их байдаг учраас энд ингээд одоо муудах зүйлээ ингээд хадгалцдаг. Болохгүй бол ингээд борцолчдаг тий. Одоо тэгээд ингээд идэ цагаан удаага эндээ хийн эн чинь ингээд унтлахны өрөөч болдог, галт тогооч гэл болдог, хүүхдийн өрөөч гэл болдог гэхэлэр бүр маш гайхаад ямар сони ил гэдэг байгаа байхгүй юу. Эхлээд бол яг өөрсөнд нь жоо эвгүй л байгаа шүү. Тий одоо ингээд хуваахуул гэдэг байгаа байхгүй баг. Тэгээд сүүлд нь ингээд нөгөө ганцаараа байснаас нийтж байх нь хамтдаа байх нь хамгийн гоё юм гэдгийг ойлгодог болчтой. Тэгээд энийг ойлгоод ирэхлээр монголчууд бөөндөө нэг гэрт ингээд амар олоод байгаад байдаг ойлгодог тийм. Угаасаа л энэ хамгийн гоё юм байна штэ. Гэдгийг ойлгодог болол буцан даа ер нь бол манай гадныхны бас нэг айгуу сонирч ирсэн юм гэхэл монгол хүмүүс ерөөсөө ингээд анх харахад огт инээдгүй юм шиг тийм дүнсгэр ингээд юу ч ярьдгүй юм шиг ингээд харагддаг. Гэхдээ тэд нар ингээд харж байгаасаа илүү маш их юм өгжээ ойлгоцсон байдаг гэд. Тэгээд аахгүй тэгээ яаж юм гэсэн чи би надад асуусан аахгүй. Тэгээ эдгээр ингээд юу ч ярихгүй хэрнээ бидний талаар юу гэж бодож байгаа л гэж асуусан. Надад л айл гэж мэдсэн байгаа. Яагаад гэдгсэн чи энэ улсууд огт ярьдгүй 5 хушуу малыг яах гэдэг нь ийх гэдэг нь гэдгийг бүр мэдээд ойлгоод одоо маллаад сурцсан хүмүүс
юм чинь ярьдаг хүний нүдийг хараад яах гээд их гээд байгаа нь бүр одоо ойлгомжтой байдаг. Нэг ялангуяа настай уус ингээд танихгүй хүн ч гэсэн орж ирээд нэг ч үг дуграаг байхад энэ хүн уцаартай байна уу, гунигтай байна уу, те баяртай байна уу гэдгийг нэг хараад мэддэг. Тийм их мэдрэмж нь одоо хөгжсөн байдгаа гэдгсэн чинь нэрээ тийм биш үү, нэрээ тэр бас бодмоор юм байна гэж тэгжсэн. За энэ өдрийн үдээс хойш дулаахан сайхан байсан учраас манай орчуулагч Янжа таяр бас хоёлаа тийм тий. Манай орчуулагч Янжил хаан болохоор уг гарлыг дорндын яг цэвэр бүрээд бүсг байгаа. За тэгээд өөрөө нөгөө энэ аялын явцад өөрөө хэд бүрээд дээлэр бас ингээд дандаа гойсон. Тэгээд аялагчд маань гайхаад цэцгээ ягаад чиний дээлнээс арай өөрийг өмсөж байгаа юм чи энэ манай өөр үндэстний ясны одоо төлөөлөл байна. Бүрээд гэдэг одоо зүүн чигийн нутгаас ирсэн байна гэд тэгсэн чи бас ингээд дотроо ялгаад байсан чи балгаатай бид нар чи ингээд маш олон одоо овг аймаг нийлж бүтээд тэгээд эргээд тэр нөгөө ингээд нутгантаа суурьсан болохоор тэрнийг даасан соёл гэж тустай байна гэсэн чи вау тийм үү тэгвэл дахиад зүүн тишээ явах хэрэгтэй ахнаа чи тийм зүүн тишээ бол бүр өөр гэсэн чинь өстой явмаар юм байна ямар сонирхолтой юм бэ гэж тэгжсэн. Манай яг Монголын үндэсний соёл гэж монголчуудын энэ хэдэн мянган жил одоо амьдарч ирээд зан заншил гэдэг нэг юм байна. Тэгээ зан заншил нь одоо давтагдсаар байж байгаа соёл болж байна. Тэгээд энэ соёлууд бол аваад тэгээд дээлгээл одоо өчигдөр бид нэр ярьжээ. Дээр агт дээлчийн үндэсний дэлгэчнээ янз байна. Тэгээд одоо ястан болгоноор өөрөж малгай бас өөрөө утал өөрөө гэдэг энэ чинь мал малж байгаа арга барил нь хөтлөл одоо арай жоохон өөр байх жишээ нэг. Монголын одоо энэ хэдэн мянган жилийн түүхийг бол үүндээ яриад одоо ханашгүй л дээ одоо гайхалтай сайхан зүйл. Бид бол одоо зөвхөн нүдэндээ харагдаж байгаа хамгийн сайхан санагдсан зүйл бол Монгол ярьж байгаа шүү. А тийм ээ зовдор хөдөлгөөр явах гэж энийг хэлээд байгаа юм. Ингээл одоо сэгсэлтэй тий. Нэг намирсан одоо нэг л гоё. Бас Монголын нүүдэлчдийн хувьд бол нэг онцлог сурах арга барил нэг сонио. Одоо тэр яг үл Хятад Азийн орнуудын хүүхдүүдийг яаж сурах вэ? Суулгаад давтуулж бичүүлээд хахад маш амархан сурдаг гинэ ханзын. Гадны Европын хүмүүсийг яг үл маш их яриулаад өөрийн биеийг нь оролцуулаад ингээд хийлгээд ингээд яриад ахлаар маш сайн хөгждөг гэж. Тэгээд гадаад огш очоод Монголын хүүхдүүд бичдэг ч хүү, ярьдаг ч хүү. Тэгээ ядаж зүгээр хараал хийдэг гэдэг байхгүй. Тэгэл хараал байдаг хэрнээ бүх юмыг сурцсан байдаг гэдэг байхгүй. Тэгэхээр нүүдэлчдийн соёл одоо тэр болгон ингэдгийн тэгдгийн гэж одоо бичүүлэх байхгүй тий. За бид нар одоо ингээд 4 өдөр 5 өдөр тийм онцгсан. За одоо нэг хангалттай одоо дасгал хийсэн гэж үзээд. За ингээд нэг 5 орчим километр газрыг бүр зориуд оролцуулсан. Тийм гоё тэгш талыг ерөөсөө ямар ч юу ч байхгүй айх юм байхгүй юм тал газар. За тэгтэл одоо ингээд явж өгч энэ цэндээ яваад байгаа юм цаана. Клай төрүүлж байна. За ингээд энэ хоёр маань ингээд өмнөө хараад ирж шүү тийм ээ. За ингээд хараас нь нэг эмэгтэй клай орж ирж байна. За энд нэг орж ирж байгаа. Энэ мөнөө явж байгаа шиг. За ингээд цоол ямар ч гэсэн тийм ээ одоо хэрхэн сайн ундаг болсон бэ гэдгийг гайхуулж шүү дээ. Гайхуулсан. Барайнд очиж энд барай. Зураас зурцсан. Тэгээ зураас зурцсан бүр. Бүр одоо малгай залгаагаа унгаад бүр өстой хар хардаараа л орж ирж байна да. За ийм сайхан хөгжөөнтэй зүйл бас нэг 5 км. За 5 км шиг зай шүү дээ. Тэгээ 5 км-д уралдуулсан. За ямар ч гэсэн энэ уралдааныг бол бүгд амжилттай сайхан төгсгсөн.
Энэ тоглоомын тойрог гэдэг газар. Энэ одоо тэгээд нэг монголчууд бас нэг буруу зүйл хийж байгаа. Энэ тоглоомын тойргийн чулуу намайг баг байхад нар ургах шингэх цагт ирээд харахад бүр ингээд солонгон дотор орон суудсан юм шиг. Тэр үед дайнд зураг байсан юм. Тийм байсан. Тэгээд энэ тоглоомын тойргийн чулуу бас одоо нөгөө чулуу зөөдөг хятад руу хэвчээгөөд байхгүй болгосон юм. Энэ бол одоо маш буруу зүйл хийсэн гэж би бодож байгаа. Энд бол ерөөсөө ингээд төрөл бүрийн төрстэй ан амтан тэр гоёлын одоо тэр чинь асар өндөр үнэтэй л ятаас одоо бидэнд одоо зүйл чимээнүүд болж орж ирж байгаа шүү дээ. Тэр бол маш буруу зүйл хийсэн юм байна гэж бодож байлаа. За ингээд өнөөдрийн аялал амжилттай боллоо гэж хөөсөн юмуд. За жагаа гэдэг одоо ангиртын жагаа гэж жаргал сайхныг ирж байна да. Тэгээд нөгөө говийн чулуу бас айгүй сонирхоо те яасан сони яг нэг өлөг хөрөлийн өндөг шиг ингээ бүв бөөрөнхий байх жишээтэй. Зарим нэг нь ингээд яг өндгийг ингээ хаглаад доторхыг ингээд гаргацсан ингээд давхаргаараа ингээд өөрөөр өнгөтэй юм. Тэр чинь бол өндгөл байхгүй ямар нэгэн юм л өндөг. Тийм үйлцэн. Тэгээ нөгөө чулуучдсан л байгаа тэр байхгүй. За би зураг авах уу байх уу гэд тэгээд тахгүй юу гэсэн үг гэсэн чинь би энэ зураг аваад одоо ямарваа нэг одоо сошиал тавих юм бол хин нэг энд одоо шунж мэднэ. А хэрвээ би зургийг авахгүй байх юм бол бас би сүулт нь харамсаж мэднэ. Тэгээ одоо би яах ёстой вэ гэж ярьж ирсэн. Гадны хин ерөөс хамгийн чухал юм л юм. Ямарваа нэг юм гүйцэтгэхтэй болохгүй гэдэг нь хэлээд заавал асуудаг тунгаадаг. А болно гэвэл тэрийг болно гэж шийддэг. Тэгэхээр одоо чулуун дээр бид нэр их нутагт байгаа чулуугаан хятад руу харамгүй ачаад мөнгө болгож яхад гадны хүн зураг авах тухай тэгж бодож шээ. Тэгэхээр энэ чинь л одоо асар том ёс суртахууны тухай асуудал энэ дээр гарч ирж байгаа юм шүү. Одоо байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жил нөгөө байраа өгүүлж байдаг гэ бас тэрийг ярьж өгсөн болохоор ингээд хамаагүй чулуу авч болохгүй би зүгээр л хараал орхий гэд тэр утгаараа. Яг нөгөө тэгж ярьчаа дараа нь яг дурсгалаар нь ганц чулуу таалагдсан чулуугаа авч болно гэдгсэн авахгүй л шүү дээ. Яг тэгвэл та байрнаас хөдөлсөн чулуу 3 жил одоо нутгаа хайдаг гэсэн. Тэгэхээр би тийм хүндтэй юмыг авч болохгүй гэд. Тэр чинь ерөөс юмыг тэгж ойлгож байгаа, юмыг хүндэлж байгаа эднэр бол бас одоо мундаг байна л да тийм ээ. За ингээл ямар ч нэг өдрийн аялал амжилттай болсон. Бөөн баяр өгдөрөө зөндөө олон сайхан юм үзлээ. Жалт намаараа оруудлаа, тэр тал руу давхлаа, уралдаан хийлээ. Том тэмээчний дутгаар нь орж хооллож ундлаа. Ингээл одоо тэгээ бас үг соёл зөндөө юм ярьлаа гэд. Зөндөө сайхан юмны хажуугаар ингээд бид явлаа. За энэ аялаас урагшаага одоо түрүүн тэр бид нөгөө хуучин зэвсэг, дунд чулуун зэвсэг гэж яриад байсан. Яг одоо хуучин чулуун зэвсгийн үеийн энэ айлаас нэг одоо 70 орчим километрийн зайтай асар том тийм 20 км квадрат нутгийг хамарсан тийм том одоо чулуун зэвсгийн үйлдвэрийн тур. Энэ үдирөөсөө Монголд биш Азад байхгүй гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ тэнд хөрөөд чингууд нөгөө шоколдсон чулуу молуу одоо янз бүрийн юм чинь утгаараа тэнд байж шít. Тэгэхээр ийм сайхан одоо нутгаар л бид нэр яваад байгаа юм да. За жагаагийн дээр л өнөөдрийн одоо ингээ нэг бид нар одоо бас хуцсын өмсгөж өгөө тайлдаг ус. Одоо бол өөр өөрсдөө тайлаад бас одоо ингээ сурцсан байна шүү дээ. Монгол дээлийн өмсөд. Тэгээ энд бид нар нөгөө одоо шагаа наадгаа тий эдрийг бол усуудаа зааж өгсөн байгаа тий. За ингээл ямар ч гэсэн сайхан хуцаан тайлаад жоохон амарна. За тэгээд нөгөө өөрсдийнхээ одоо аяллахаа хоолундыг идэх хэвээр. За тэгээд дараа нь айлаар зочлоо гэж одоо яг дараал явна шүү дээ. Тэгээд бид нар маань айгүй хөөрхөн нөгөө айгүй хямхтай нөгөө олуулаа байгаа учраас юм хамаагүй тавихгүй яг өөрийнхөө нэг ингээ бүрэн хилээ нэг газар тавьдаг малгайгаа яг ханцуудаа хийгээд бүсээр ороо. Тэгэхгүй нөгөө холилдоод нөгөө хаана орсон маргааш үлэн өсгөд хэцүү байдаг. Тэгээд нөгөө олон хөвгттэй айл лээ зовлон одоо яг эдгээр одоо ойлгож байгаа байхгүй юу. За ингээд нэг хуцаа сольж байгаа. Зарим ч хуцаа сольж байгаа. Одоо ингээд хуцаа солихоос өмнө энэ 60% уулзлагаа гүйчнэ. Тэгээд одоо юм зураг хөрөг аваад гүйчин. Тэгж явж байгаа л ирж байна те. Одоо эрт ирсэн хүмүүс ч одоо явах. Одоо тэгээд ингээд цагийн баримжаач гэсэн тийм болчихж байгаа байхгүй. Бид нэр 30 км газрыг жоох оройхон доо очиад байсан шүү дээ. Одоо шөнө очихгүй эрт те нартай төрөд ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэмээгээ улмал сайн унаад илүү хурдан яваад байгаа нь анзаарагдаад байгаа юм. За нөгөө айлын манай арай алфа одоо ажлаа 100% хийсэн хүмүүс яг одоо тийм ажилласан шиг л тэгэл зогсож байхаас. За ингээл хөдөөнийх юм байна. Одоо хав ярих юм байна. Такотко дэрэндээ. Тийм хөдөөний энэ говийн бас нэг усууд энийг онцлог чанар хангахнаас нөгөө тийм сонин дуулна гэж айгүйх цугладаг тий. За энэ одоо нөгөө буйлаа хугалсан байна. Тий тэгээд одоо буйлж байна.
За тэр ингэж болд юм а гэдгийг л нөгөө төл бас үзсэн. Сивсэнд нэг сайн төргөлөө авч манай мөнөө. Одоо энэ буйл байхгүй бол одоо балрын дийлэхгүй шүү дээ. Дийлэхгүй тий. Юугаар нь дийлэхгүй. Энийг ногтлоод одоо дийлэх тийм ямар ч тамир хүнд гарахгүй. Тэр ганцхан хамартлага байхгүй чаа. За тэр арих өндөр дээр гарцсан л одоо зураг аваад гүйж байгаа нөгөө чи ядранч хийнэг байхгүй тий. Тий. За зарим нь бууж ирж байна. Одоо ингээл нөгөө усууд маань нөгөө цаг завтай болоод ирэхлээр зарим нэг нь одоо өдрийн тэмдэглэлээ бичин өнөөдөр тийм үзлээ гэд. За тэгээ зарим нэг нь бол ингээд нөгөө одоо нэг өөртөө одоо зарим нэг нь ингээд байгаа хгүй ингээл 10 хоногийн дараа чи одоо гоё байв уу гэж асууад одоо би зүүдлээгүй л агаатай гээл тэгээд авахгүй. Одоо ингээ хотод буцаагаад ингээ авчид 10 хоног үнэхээр сайхан өнгөрлөө. Би өдрийн тэмдэглэлээ харж л яг үнэмшиж чинь гэдэг авахгүй. Тэгэхээр тэмдэглэл хөтлөх маш чухал гэдэг нь эднэрт бол харагдаж байгаа. Ер нь бол нөгөө огт үзээгүй юм а үзээд явж байгаа. Тэгээд энэ их Монголын том түүх, соёл, тэгээ байгалийн өвөрмөц тогтцтой ийм газар яваад байхлаар хүн өөрөө ингээд сатаараад нэр яг өөрсдийг нь хэлээд байгаагаар тэр зүүдлээч байгаа юм шиг тэгээ бүр одоо ингээд заримдаа одоо би чи яг ингэж яваад байгаа үгүй боддог гэдэг нэр яриад байгаа байхгүй. Тэр аргагүй нэг тийм байдалд ордог юм шиг байна л да. За тэгээ говийнхны хамгийн бас гоё зүйл нь чулуугаар хашаа барьчдаг тий. Ерөөсө хэдэн 100 жилдээ одоо эдлэгээ даах үст гой чулуу хашаанууд, хороонууд гэж барьчдаг. Хангаад бол их боломж байхгүй шүү дээ. Тэр модоор тий хийдэг бол энд бол чулуу ер нь жоохон манай энэ гоё руу чулуу хороо л их байдаг шүү. Тэгээ одоо чулуу хороогоор тэгээ зарим үед шууд малынхан бууц хөрөөр нь хороо барьчдаг байлаа шүү. Тэгээ тийм их байсан. Тэгээд одоо сүүлийн үед бол харин бас ингээд нэг чулуу хороогоо дээвэрлээд дээвэрмээртэй болгоод байгаа юм л да. Яг нэг малын чанар жоохон муудаад энэ яагаад энэ ингээд бас янз янз юм байгаа л байна. Тэгээд энэ нөгөө энэ хүр энэ аргал эдэн бас тустай ойлголт тий. Тийм тустай. Хөр гэдэг чинь бол одоо нөгөө малын гэвтдэг байранд гэвтдэг одоо тэр бууц болж одоо дагтарсан хэсгийг чинь хохгуулж аваад гатаагаад түлж аваад хөр. Говийн чинь одоо энэ чинь аргал ус одоо аргал мод чулуу ховортой шүү дээ. Тэгээ тийм учраас хөрөөн түлждэг. Тийм учиртай. Аргал бол зүгээр одоо малын өөрийнх нь өхрийн бас гэж одоо ярьдаг. Тэгэхээр хангаахын хэвдээ нөгөө мод түлдэг бол яг энэ говийнхан бол яг энэ хөрөөрөө энэ малынхаа бууцыг түлж одоо бүх одоо хоолцаагаа хийдэг тий. Тэр одоо энэ бол одоо жинхэнэ эко болчихсон. Ямар ч одоо байгалийн мод чулуу хотлоо устгах янз бүрийн асуудал юу ч байхгүй шүү дээ. Одоо зөвхөн тэргээрээ одоо түлжнийг асуудлыг шийдэж яана гэдэг бол говийнхны өссөн мундаг зүйл. Говийн өмнө зүгээр хангаад очичаал тэгж л байдаг л да. Хангаа их харгалыг хараад хангаад чинь бол одоо сарлагын бас чинь бол одоо машин явж болохгүй л байдаг шүү. Цэвэрлээгөө хаасайгүй тэрийг харж байгаагаар гайхаад цосоод идэх. Энийг түгээд одоо манай нутагт байдаг болоос яг одоо тэр чинь хамгийн их хүсдэг зүйл нэ. Тэгэхээр түлш түүн гэдэг хүртэл одоо говьд бол маш хүнд асуудал. Бид нар чинь баг байхдаа шуудаа бариулаад явна. Тэгээд өхрийн бас хайгаад тэгэхгүй 5-10 км явчаад нэг шуудааны тэгдэн дууч юм болохгүй шүү. Тийм хэцүү. Тэр зовлонг бол одоо хангаах яаж мэдэх вэ? За тэгээд бас гадны жуулчид унаачд маань ингээд нааш ингийг харах маш дуртай. Яг тэгэхээр нөгөө ихэвчлэн хоттой ойрхон хотын дунд амьдардаг ч юм уу ийм газар нөгөө нааш инг нөгөө гарах нь мэддэхгүй нөгөө байшингийн бол тэгээд яг ингээд нэг сайхан цэлгэр талд ингээд яг уулын хороо дээр гарч чаад ингээд нааш инг маш үзэгсэнтэй нар мандах маш үзэгсэнтэй ингээд ярьж идэг. Ер нь бол хүнд ч гэсэн би ч гэсэн тэгж боддоо шүү дээ. Ер нь ямар ч үед өвөл жилийн дөрвөн улиралт нар энэ өглөөний мандж байгаа нар оройн шингэж байгаа нар аль аль нь л гоё харагддаг хүнд. Тэгэл одоо сэтгэлд нэг гоёхон нэг гоё бодол тий нэг зөв юм үлдээдэг. За ингээд манай жагааг их бас одоо олон тэмээтэй хүмүүс ирнэгээд тэг бүр сайхан гисмэс татаад бэлдээд за ингээд хоол ундаа идсний дараа манай хэд маа нэг хүүхдүүдэд нэм гадаа тоглоом зааж өгдсөн тийм ээ. Тэр одоо яаж тоглоод байгаа нэг дүрс мөрс нийлүүлээд байгаа юм уу?
Тэгээд ийм төстэй. За тэгэл өөрийнхөө нөгөө аялсан тэр би байна тэгээд нэг тийм нэг бүхтөө тэмээтэй газар аялсан тий. Тэр аяллыг зургийг Австралийн нөгөө юу аялсээр. Тэгээд нөгөө нэг бүхтөө тэмээ гэж манай энэ хүүхдүүд манай энэ тэмээч хараад бас гайхаж чи хоёрыг чи яахлаар нэг болгочтой ингээд. Тэгээд эднэр ерөөсөө айгүй асуудалгүй ойлголцсон тий. Ерөөсөө за тэгээ яасан. Тий. Нөгөөдөл нь тэгээд үү гэл айгүй яарна. Тэгээд аль хэдийн ойлголцсон. Тэгээд дараа нь асуухад өө эн чи нэг бүхтөө тэмээ байдаг юм шүү дээ. Энэ хүн өөрөө явсан энэ хүний өөрийнх нь юм уу гэж ах шиг тийм. Тий би мэдэн ш наа чи хоёр хүүхэдтэй тэгээд нөхөр нь тийм ажил хийдэг. Бүр мэдээс бидраас илүүгээр бүр мэдсэн байх шүү дээ. Манай Монгол хүний тэр авхаалцсан ба энийг ойлгодог энэ мөн чанар бол юм гайхалтай л да. Тий. За эргүүлээд манай хүүхдүүд нөгөө шагаагаа зааж өгсөн. Тэгээ нэг шагаа гэдэг маань өөрөө нөгөө эртээр үед болохоор энэ шагаагаар тоглодог гэсэн. Сүүлдээ бол цэрэг дайны хувьд нөгөө стратеги тактик боловсруулах хамгийн том зүйл болж ирсэн. Тэгээ эн чинь тусдаа бас нөгөө тийм юуны өхрийн шагаа тий хоньны шагаа эдэр чинь бас өөрөө дүр тувирч тэр стратегийн одоо тулдааны одоо графикийг хийхэд бол боловсруулах нөгөөдгөр чи энэ дайсан энэ манайх гэж байгаа тий. Тэрийг яхад байсан. Тэгээд энэ нөгөө шагаа өөрөө болохоор энэ гар хурууны мэдрэмжийг маш их хөгжүүлж идэг. Тэгээ эвлэг одоо болгоход бол хамгийн одоо онч мэрэгэн харна гэдэг чинь бас тустай асуудал шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг хараа их сайн тогтоодог гэж үздэг юм байгаа. За тэгэл одоо энэ дээр морь уралдуулж байна, шагаа хаylж байна, бүгдийг зааж өгч шүү дээ. Тэгээ энэ морь уралдуулах эднэрийг бол бүр ингээд яаж ийм тоглоом ингээд уг нэг чи өөрсөнд нь шагаа байгаа шүү дээ. Тэгээ эзээч ийм байхгүй. Тэгээ энэ миний чи ингээд ойлгочоо дараа нь хийх одоо яаж одоо юмханаар юм хийж юм болгоныг ингэж гайхалтай өнцгөөс нь харж чаддаг ард хүн бэ гэдэг үлийн дээр гайхаад байгаа байхгүй. Тэгээд одоо энэ морь уралдуул гэхэд нэр нь болоод байгаа байхгүй чинь зөндөө олон морь байна. Тэгээд хаяхлаар эдэн морь уухлаар энэ төрүүлээд байгаа нь тодорхой байна тийм. Энд чинь бол Монголын бас том соёлын нэг шүү дээ. Тийм тэгээ яг нүүдэлчдээс энэ гаралтай жишээлбэл одоо хөлөг тоглоом байж болно шүү дээ. Шатар ч юм уу тэхийн бактерий чинь одоо нүүдэл дээр авч яваад тэр нь тоглоод ах хэцүү. Тэгэхээр энэ шагаа яг одоо орчиндаа таарсан давчин. За тэгээд нөгөө би эднэрт нөгөө шагаа зааж өгөөд энэ морь тэмээ ямаа гэдээ одоо зааж өгч байгаа байхгүй. Тэгэхэд ингээд эхэндээ ерөөсөө ялахгүй байжснаа дор нь ингээд өө эн чинь эдлэн тэр юм байна гэдэг дор нь ойлгож байгаа. Гэдэг нь дор нь хараад мэдчихэж байгаа байхгүй тий. Бус үйдүү сонирхгүй шүү дээ. Яс гэдэг үүднээс хараад хайж шүү дээ. Тэгээ яг энэ морь юмаа тэмээ юмаа өхөр юмаа хонь юмаа гэдэг юм гүт нь нүүдг ойлгонгуудаа нэрийн чи дөрвөө өөр өнцгтэй ингээд юм болох юм биш үү ингээд. Тэгээ морь уралдахыг ингээд үсчээд нэг тийм хөлөг тоглоом юм уу гэж асуугаад байсан. Тэг чи хөлөг тоглоом шиг гэхдээ энэ нөгөө ингээд том талбайтай тоглох шаардлагагүй ингээд өрөө тоглолдог гэсэн чи тэгээ манай гадныхны их сонирхдаг зүйл нь Монгол хүүхдүүд исэн. Тэгээ Монгол хүүхдүүд ингээд өөрсдөө болохоор ингээд дандаа одоо багасаа сургууль зэрэг яваад дандаа аав ээжээс их хүндий одоо хол өссөн баг чи тий. Тэгэхэд энэ Монголын соёлын хүрээнд энэ хүүхдүүд маш ад жаргалтай өсөх юм аа. Аав нь байна, ээж нь байна, ах дүүнэр нь бүгдээрээ байна. Тэгээд одоо хайртай амьтдан байна тий. Тэгээ ингээд дандаа хамтдаа ингээд байх юм аа. Тийм учраас энэ маш гоё юм гээд. Ямар ч гэсэн энэ аялж яваад байгаа юм бол аялж явж байгаа юм бол ерөөсөө сэтгэл дүүрэн байгаа нь бол одоо ер нь л одоо цаг тухай юм болгон дээр л харагдчихсан тэр нь их гоё байсан. За ингээд энэ өдрийн аялал үнэхээр амжилттай сайхан болж бас л одоо дуур инээд наадам гой сайхан зүйл үлгэр домгоор баян ийм нэг 2 өдрийн аялал байлаа. За 4 дахь нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Унаачд одоо гаднаас ирсэн жуулчд маань одоо тэмээ гэдгээр уралдгүй хэмжээний одоо чадвартай мундаг болж Монголын шагаа наадгай за түүх домог өгүүлсэн ийм сайхан өдрийг хамтдаа өнгөрөөж маш сэтгэл хангалуун бол үлдсэн байгаа. За ингээд дараагийн одоо нэвтрүүлэг маань бүр сонирхолтой зүйл гарнаа. Та бүхэн бидний нэвтрүүлгийг сэмтэн үзээрэй. Энэхүү нэвтрүүлгийг бүтээхэд үндэсний их соёлоо дээдлэн хамтран ажилласан Gold Magnet хязгаарлагдмал хувьцаат компани, Нутгийн буян групп, Өвөрхангай аймгийн Тэмээчдийн холбооны хамт олонд гүн талархал илэрхийлье.